Хүн бүрийн зорилго, хүсэл мөрөөдөл өөр өөр. Хэн нэгэн холын хотыг зорин мөрөөднө. Нөгөө нь өндөр оргилд хүрэхийг хүснэ. Харин зарим мөрөөдөл чимээгүйхэн даруухнаар мөршдөг. Эрт үрдийн цагт их үер болж тэр үерийн усанд нэгэн өчүүхэн шоргоолж хөвөн гарч ам гарахын эрэхэнд нэгэн өндөрлөг дээрх сувраганд тулж иржээ. Шоргоолж усан дурсахтаа амьд үлдвэл буян хий хэмээн дотроо шивнэн суврагыг тойрон хөвсөөр байлаа. Ус түүнийг 1, 2, 3 суврагыг бүтэн тойруулжээ. Үер намжих мөчөд шоргоолж иргэдээр гарч ирэхэд түүний бие нь өөрчлөгдөн хүн болон хувирсан гэдэг. Энэ цагаас хойш суврагыг чин сэтгэлээр сүслэн тойрвол өчүүхэн амьтанч хувь заяагаан өөрчилж болдог хэмээн ярьдаг болжээ. Намайг Эрдэнэ зүгтэн дудуу гэдэг. Би Эрдэнэ зүй хэдэд 5 жил шилэн сууж байгаа. Нөө Батэрчин баасан сүрэн гэдэг. Би энэ ирээд 2 жил болжээ. Өглөө болгоо ингээд ирээд гороолоод мөрөгж байгаа нь болохоор бие хэл сэтгэлээрээ хураасан одоо үүдээ намжлахын тухайд мөрөгж гороо хийж байгаа шүү дээ тий. Бүр төрөлдөө хэмжээшгүй хураасан үйл хилэнц байдаг юм бол тэр бүгдээ одоо намж хийж байна гэж бодоод одоо мэддэг майн нэгтнээ уншаад одоо гороолол илүү их ач тустай шүү дээ тий. Орхоны хүн дийд өглөөний наран тусах мөчөд Эрдэнэ зүү хийдэд бүрээн намуухан аялгуу нам гүмийг эвдэнэ. Энэ дунгийн дуугаар хийдийн нэг өдөр эхэлдэг. Энгийн мэт санагдах энэ агшин бол хийдийн өдөр тутмын тогтсон дэг. Харин ламхайн хувьд хариуцлага, сахилга бат өөрийгөө танин мэдэх урт замынх нь эхлэл юм. Амсаа авч ээлжиж үлээдэг. Зүү зэшиг хараад мэгзэн унших хэвээр. Дэрэмгүүжин лам, далаа лам гээд бүгд дөрвөн тал руугаа үлээн. Тэгэхээр бүрээний зогсоогоод 2 дугаар бүрээ үлээгээд тэгээд ламнаар гарч ирээд мэгзэн уншдаг. Нэгмээ зэмбий дэшин жарнасад дэмээ зэмбий бүнгөөж юм бэ. Ганчаа хавьж хитэн зохоо болсон дэгүй шалгуулсад байдаг. Ийм мэгзэн уншдаг. Хоёр эхлээд бүрээнд гараад бурхтыг өрн залаад тий 2 дугаар бүрээ татад дууслаа. Лам нар үүдэнд мэгзмээ уншина. Тэгээд мэгзэм уншихад хаад 3 дахь бүрээгээ татдаг тий. Мэгзмээ сайн уншиж байгаараа. За тэгээд богдломын шашныг мандан дэлгэрүүлэхийн тухайтад мэгзэм гэдэг номон бол зүүн зүгээс харж уншаад тэгээд бүрээгээ хүлээж байгаа шүү тий. За баска одоо ороод нэг удаагүй байгаа. Юу яаж вэ? Ер нь ямар ном уншихаа мэдж байгаа юу? Жаан мэгзэн уншдаг дөрөв зүүн зүглээ хараад тэгээд дөрөв тал руу гарч мэгзэн уншдаг тий. Тэрийг бол мэдж байгаа юу тий. Дунгаа сонсоод тэгээд нэг жоохон дунгийн дунд бүдгрээд ирдэг штэ жоохон амьсгаа ингээд тавьчтаад тэр үед нь ингээд залгуулаад таслахгүй тухайтад хүлээж байгаа штэ тий. Тэрийг бол ойлгож байгаа үстэй тий.
Өнөөдөр өвлийн шинэ 20-с 10 хангал зохиосон. Тэгээд дүүч өдрийнхөө дахилчламдаа тусалдаг. Мөлөг хүн ирдэг. Манай нэжил хэнгэрэж зөхөн. Би бол арц шинэ өгдөг. Арван хангал бурхны буулттай өдрийн ном үд хүртэл үргэлжиллээ. Жавартай хүйтэн өдөр байсан хэдий ч номын дуу сонсохоор олон сүсэгтэн ирсэн байлаа. Төдөв ламхай дээлэн засаж номын өргөөнд төвлөрөн суув. Ном уншина гэдэг зөвхөн үсэг цээжлэх бус. Тэсвэр хатуужих, хүн чанар, өөрийгөө ялах ухаан суралцах юм. Манай хамаатны ах ээжтэй маань ярьж байгаа. Тэгээд намайг лам болгоё гэдэг. Тэр нь би өөрөө зөвшөөрөөд тэгээд лам болгоод буюу үлдээж. Миний ойлгосноор л штэ их нүгэл хураавал дараа төрөлтөө яад туусны төрөл болж төрнө гэсэн. Худлаа ихгүй, хулгай ихгүй, архитар суухгүй, амтны амьд таслахгүй. Одоо энэ төрөлтөө сайн буян хурааж хүмүүс туслал дараа төрөлтөө эргээгээд хүн биеиндээ эргэж төрдөг. За манайд дуудманд нь лам ах байдаг. Тэгээд лам болохыг гэж асууж ирсэн. Тэр нь тэгээд Нөгөө жинэ зожорон дэнвандадажа яндолозан жасрада вего жбрэжэ дэнжэнэ жамбрада ламсэ жэмэн чатландут. За өнөөдөр Эрдэнэзүү хуйдын түүхийн тухай хичээл орно. За Эрдэнэзүү хуйдыг 1586 онд хамгийн анх Хавтаа сайхан энэ гол 300-гийн яг голынх нь сүм дугныг барьсан шүү дээ тий. Тэгээд 1586 онд хамгийн анх бариад энэ нь болохоор одоо хүмүүсийн мөрөглийн сүмээр ингэж хамгийн анх баригдчихсэн. Одоо бидний одоо энэ хурал хурж байгаа дуган бол 1792 онд байгуулагдаад одоо ингээд лавран богдын лаврангаар баригдчихсэн. Тэгээд энэ чи одоо зогчин дуган гэдэг одоо тойрн байгаа шүү дээ тий. Тэр одоо зогчин дуганд бол одоо ингээд лам нар хурал хурж ингээд сарын 40 хурлуудаа хурж ингэж явдаг байсан байна. Алтан суврагыг хэдэн онд байгуулж илаа? 1794. За тэгээд одоо 4-р богд одоо Эрдэнэзүүд хэдэн онд морилж илаа? 1796. 96. 96 онд ирэхэд нь одоо энэ алтан суврагыг 4-р богдод өргөж исэн байна шүү дээ. За тэгээд одоо энэ ингээд Эрдэнэзүүг тойроод одоо хэдэн сураг байгаа? 108. Тийм шүү дээ. 108 сураг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс болохоор Эрдэнэ 100 гэхээр нөгөө 108-ын сурагтай болохоор нь Эрдэнэ 100 гэдгээ гэдэг шүү дээ. Тэр үлгүй. За тэрний ямар төвхтэй вүлээ? Одоо сахан нэг 200 хүүхэд шавраар тоглож байхад нь ямар найз тоглож байгаа юм гэхэд хийд барьж тоглож байна ингээд. Тэгээд тэр хоёр хүүхдийн нэрийг асуусан чинь нэг нь Эрдэнэ, нэг нь 100 ингээд. Тэгээд автосахан өөрөө хийд байгуулад тэгээд тэр хоёр хүүхдийн нэрээр нэрлэж ирсэн. Эрдэнэ 100 ингээд. Тийм бас аман домог байдаг тий. Гэхдээ Эрдэнэ 100 гэдэг нь болохоор Эрдэнийн гэсэн үг. Эрдэнэ гэсэлмөр одоо нөгөө Эрдэнэ гэдэг одоо маш их үнэтэй гэдэг нь шүү дээ тий. Тэр нь болохоор Эрдэнэ гэдэг юм байна. 100 гэдэг нь болохоор одоо Бурхан багшийн 108 алдрынх нь нэг нь болохоор одоо 100 гэдэг юм байна. Тэгээ одоо энэ нөгөө гол 300 дотор байгаа одоо Бурхан багш үстэй. Тэгээ тэрийг болохоор 100 Бурхан гэж яд юм.
Тэгээ 100 бурхан болохоор Эрдэнийн 100 гэдэг. Тэгээ Эрдэнэ 100 гэж нэрлэсэн юм байна. Гол 100 сүм түүний хоёр талд байрлах баруун 100, зүүн 100 хэмээх 3 сүмийн цогцлборыг нийтд нь 300 хэмээн нэрлэдэг. Эдгээр сүмүүд нь Эрдэнэ 100 хийдийн гол шүтээнүүдийг залсан хамгийн эртний байгууламжууд юм. Энэхүү 300 сүмийн барилгууд нь өвөрмөц хийцтэй бөгөөд сүмүүдийг барихтаа нэг ч хадаас оруулалгүй модоор зангидан өглөөргөдөж хийсэн нь уран барилгын онцгой хэлбэрт тооцогддог. Эндхийг зорин ирэх хүмүүсийн хөл тасрахгүй. Ламхай нар тэднийг хийд рүүгэн дагуулan явна. Монгол хичгийн хичээлээ дөнгөж үзэж эхэлж байгаа. Одоо ямар тааж өсгөө үзэж дуусгах гэж байгаа. Тэгээ бид нэр заавал ч монгол хичээ үзсэн байх хэвээр. Монгол хичгээр уншиж явах хэвээр. Кириллээр уншиж явах хэвээр. Төвдөр уншиж явах хэвээр. Ихэнд ордог би, доонд ордог би, аадагт ордог би. За тэгэхээр энэ болохоор за энийг хэдэл уншаад үзье. Энэ юу вэ? Дээдлийнх нь тийштэй бэ те. Энэ бим те. Бим. Энэ юу вэ? Баас те. Энэ нийлүүлэхээр бимба те. Энэ болохоор им те. Им ихшгээр амлаад ма болно шүү те. Ма. Энэ болохоор те нийлүүлээд Төвд өсөг болохоор 125 маа байгаа. Тэгээд тэр болгоны чийжлэх гэж өдөрт 1-2 нүүр битэн өсгөө үзэж дуусчаад хамгийн ихэнд чийжлэх ном бол шүү дээ. Итгэл ингэдэг ном. Энэ өсөг дуусны дараа хамгийн ихэнд үздэг ном. За номоо уншихтаа хамтдаа нёгийг сонсож сайн уншина. Тэгээ хамгийн гол нь үгийн тод хэлэх ёстой шүү. За өгөө ерөөсөө дутуу орхиж болохгүй. Тэгээд хамтдаа нёгийг сонсоод одоо нэгэн хэмнэлээр хамтдаа цуг ингэж унших нь шүү. За төдөө номоо эхлээрэй. 조선노 순진의 신세고 논인의 고선도 연남브랜드 한인의 오브랜 여러분의 제본 모든 브랜드 주제 시즌의 버귀게 한인의 든진도 든지들의 예비볼탄 나모던 번음던 엽소 올라말라주소 정어 선예다주소 정어 칠대주소 정어 긴단다주소 정어 이텐일 호레젤다 세거든지 남다주소 정어 발간담바 제체스르마 이시제전단담바 남다주소 정어 산예 Чесанежедан жеженанда чөбөртө дэнэж сонye дэгэж итгэл гэдэг нь хүний мөн чанарыг олсон тийм энэрэнгүй сэтгэл. Хүний итгэлийг олох, хүнд сайхныг үйлдэх тэгжлээ. Би хүнд маш их итгэдэг. Итгэлээ уншаад хамгийн сүүлд нь хураангуй мандал өргөж байгаа шүү дээ, шашаа байж байгаагаар. За тэгэхээр энэ голын энэ хоёр ядам хуруугаа ингэж голлуулж байгаа нь сүмбэр уулыг бэлэгдэж байгаа. Тэгээ дөрвөн талд нь ингэж гараа ингэж байгаа нь дөрвөн твийг ингэж бэлэгдэж байгаа. Тэгээд энийг яг ингэж хураангуй мандал дээр заавал хийцгээж уншиж шүү. За. Одоо шашаа байж байгааг ингэж уншиж. Сашимжин шемедерэрэлэн шенэда шэмбодэ санжэшэн домэгдэ болвое тагонамдэ шинлэ жадварашагума сарванда тагата етонгоро артнамандала ханраянраями.
Өдрийн наран дээшлэхэд ламхай нар хичээлэн давтахаар явна. Үргэлжлүүлээд Ахмад лам нарынхаа дэргэд чимээгүйн тус болж суув. Заримдаа тэд нэмсгэлэн хүүхэд насны гинэн баяр хөөрнүүд нь тодорно. Зарим үед бодлогошрно. Дахлахаа тоос шороог орчин цогцорчдаг. Цогцорчснаар их буян хураадаг. Ер нь би болохоор лам болохдоо штэ хүм тусалж буян хураах гэж лам болсон. 5 6 7 8 Елсэн чихэр орно. Тэгээд бурам орно. Зөгийн бол орно. Тараг. Тэгээд сандаг гээд аршаанд хийдэг. Нэг шар зээдэ. Тэрийг хийж заримдаа осоор зуурна, заримдаа сүүгээр зуурна. Зуурсныхаа дараа шар тос хийж зурт. Тэгээд шар тос хийхээр яг хийхэд амархан болчихдог аахгүй. Яг ингээд өнгөрүүлээд могоог нь хийхэд хүртэл амархан болчтой. Хин бэлэн хийж байгаа ламх нар хитэн бэл хийж байгаа. Одоо 10 хэдэн бэл хийж байгаа. Гоё хийдэг бах тий. Хийлээ жилэн бэлэн лөө. Том сонсох баг. Илүү туслал гоё тий. Гаргалгааны бэлэн тэр болохоор штэ лусын бэлэн ингээд лус савдагт өрөөдөө. Лус савдгийн хорлолт өртсөн хүмүүст том ламаар уншуулж тэгээд лус савдгийн хорлол нь арилт. Том болоод эрдэнэтэй том лам болно гэж боддог доо. Орой наран шингэхэд хийд даяар нам хүн болно. Ламхай энэ өдрийнхөө алдаа оноог хэрэгцүүлж сурсан зүйлээ тунгааж бодно. Маргааш илүү төвчээртэй, илүү уужуу байхыг өөртөө аяархан шивнэ. Энэ бол алдар нэр шагнал хөөсөн амьдрал биш. Сэтгэлэн ариусгаж хүн болж төлөвших зам. Хүүхэд бүрийн мөрөөдөл өөр. Харин Эрдэнэзүү хийдийн эдгээр ламхай нарын бусдыг хайрлан нэгүүлсэж, инэрэнгүй хүн болгох мөрөөдөл чимээгүйхэн эндэн оршиж, орчлонд гэрэлгийгээ нэмсээр байна. Satu samaya manupagaya benza satu tenapati tadi